Сайн уу? За дараагийн бичлэгтээ тавтай морил. За ингээд миний бичлэг эхэлж байна. За тэгээд энд өглөө болж байгаа болохоор ингээ өглөөний цайгаа уух гэж байна. Тэгээд тэр хоорондоо та нарт өчтөрийнхөө сонин сайхныг ярьж өгье. Өчтөр би өглөө за 9-өөс оройн нэг хэд олжсэн юм бэ? За ямар ч байсан 10:30 гэж ажил тараад тэгээд ажилласаа 11 мэг гээл ямар ч байсан ирсэн баг. За тэгээд гэртээ орж ирчээд өчтөр бороо ороодсэй. За ямар ч сан өнөөдөр ч өнгө бороотой л гэсэн. Гэтэ одоо яг бороо ороог байна. За тэгээд гинт бодлоо. Би одоо яг одоогоор бол ингээд маргааш визний цагтаа байхгүй юу? Тийм болохоор за юу лээ визний цагтай. Тэг ямар ч байсан хэдэн цагт очихоо мэдж байгаа. Тэгээ яг нэрэн би юу авч очихлаа гэд гинт бүр ингээл амар тийм сансан юм шиг. Одоо миний явах чинь ингээ хүүхэд асрагч буюу ауферээр ажиллах виз гэд ингээ тусдаа ер нь бол бүрдүүлэх материалтай, үндсэн заавартай ерөнхий мэдээлэлтэй байгаа байхгүй юу. За тэгвэл энийхээ виз мэдүүлэлт өгөх бичиг баримтын жагсаалт гэдэг ингээ жагсаалт байгаа байхгүй юу. Тэгээд энэ жагсаалтыг би ингээ харчаад бүр ингээ амар шок за. Тэгээд уншижсэн чинь одоо энэ материалууд дээр ингээ юу гэж байна? Хураамж гэдэг дээр визийн хураамж 75 евро Монгол төгрөгөөр гэж байгаа байхгүй юу? Би энийг ерөөсөө ингээд одоо л уншиж байгаа. Өчтөр орой л уншсан заяа. 75 евро гэхээр одоо нэг 270 мянга ч юм уу. За ямар ч байсан тэгээд би өчтөр орой шууд нөгөө нэг герман хэлнийхээ ангийн охин руу ингээд бичээд заяа. Манай найз явцсан байгаа байхгүй юу? Одоо герман руу. Тэгэл яана би ингээд энэ минь залтыг ингээ одоо уншиж байна. Нэр яах юм бэ гэдгсэн чинь тийм ээ наадах чи ер нь л авч очно гэж байгаа байхгүй юу. За тэгээ энийг авч очихоор болж байгаа. Тэгээд C зурагтайгаа гадаад паспорттайгаа. За тэгээ бусад бичиг баримт нь нөгөө нэг би ч одоо натур шуудсаар ингээд жуулчлуулж байгаа штэ. Тийм байгаа болохоор ер нь бол байгууллагаас шууд ингээд миний бүх материалыг бүрдүүлж ингээ ер нь бол одоо нэг тийм хавтас болгоод тий бэлдсэн л байгаа мэй л та. Тэгээ манай нөгөө нэг юуныхан байгууллагынхан за ер нь 7 хоногийн өмнө амралтанд явсан байхгүй юу? Ер нь бол бүгдөө нөгөө баярын амралт гээд тэгээ яг байгууллагаараа байхгүйгаа. Тэгээ яг тэр үеэр нь ингээд би яг орж таарах гээд байгаа. Тийм болохоор яг ингээд нөгөө нэг яах лээ ихлээ багшаа гэд асуух юу байхгүй. Тэгээд нөгөө нэг яг яарвчлах сандрах юм байхгүй. Тэгээд амар 50 байжсэн чинь гинт ингээд нэр юу лээгээ харсан чинь тийм болсон байна. Үндсэн заавар хэсэг дээр нь заяа. Хүүхэд асрагчаар ажиллах гэрээ хэлний мэдлэгийн сертификат, диплом болон бусад бичиг баримтын их хувийг өгнө. За таны визний мэдүүлгийг шийдвэрлэсний дараа их хувийг буцаан олгоно гэж байгаа байхгүй. Би тэгсэн чинь сая хөвсгөл явахдаа ингээд гэртээ диплом аваачиж ер нь бол тавих гад тэгээ диплом аваачсан байхгүй юу. Тэгээд одоо нөгөө 8 сарын 10-нд ер нь гэрлүүгөө явж нэг ямар ч явтлаа байж байгаа тэгээ эргэж ирэх юм. Тих хугацаанд аваад тэгээд яг Герман руу явна гэж бодсон тэрийг аваад. Тэгэж бодсон чинь би буруу бодчихжээ. Диплом хэрэгтэй юм байна заяа. Гэтэ одоо нөгөө нэг бид нар ингээд бичиг баримт бүрдүүлэх 7 хоног гэдэг ингээд одоо манай байгууллагаас юм угаасаа биднэрт ингээд ийм тусдаа хөтөлбөр гаргацсан байгаа. Тэгээд тэрнийхээ хугацаагаар ер нь явагддаг. Тэгээд 5 сарын сүүлээр үлээ харин. За ямар ч байсан тийм материал бүрдүүлэх 7 хоног гэдэг тусдаа тийм 7 хоногт ингээд ер нь бид нар бүх материалаа ер нь бүрдүүлж өгч ийсэн юм. Нэг одоо яг нэг 2 сарын дараа болсон болохоор би бас сайн санахгүй байсан юм байна. Тэгээд тэгэж өгж байхад нэг миний диплом гараагүйсэн. Би арай төгсч амжаагүйсэн. Тийм болохоор одоо диплом маань байхгүй байгаа штэ. Одоо хуулбар ч юм уу ямар ч байсан. Тэгээд одоо болохоор би дипломо өгөх яг юу их хуваар нь өгөх үгүйгээ бас сайн мэдэхгүй байна. Гэтэ ямар ч байсан одоо хөвсгөлөөс тавиулахаас унаанд за би сармаасаа хийлгэчлээ. Тэгээд одоо байрлал орчтоод тэгээд буцаж гарч ирээ да. Энэ бүр надад үнэхээр таалагдчихж байна. Энэ бол класс сармас ахгүй юу? Тэгээд юу доотлоо бас сармас хэлцээ. Тэгээд хийлгээд бодож ирсэн. Тэгсэн дээр бүр ингээд нэлээд ингээд сэргэрчлээ. Тэрийг хараа. Тэр миний авсан сүү заяо. Би сая тийм нөгөө бичлэг хийж агаад
Тэгээд сүүгээ цэн дээр орхичоод ороод ирсэн байна. Сормосоо хэлгэж ирчээд тэгээ ямар ч байсан одоо орой болсон байна. Тэгээ би одоо унтах чинь. Гэртээ ирээд гэрээ цэвэрлээд тэгээд ер нь бол тэргэл сартай өдөр ахгүй өнөөдөр. Тэгээд би манифест хийлээ, хүслээ бичлээ, усны шившлэг хийлээ. Тэгээд одоо унтах чинь. Тэгээ маргааш өглөө ямар ч байсан эрт өглөөг эхлүүлэе гэж бодоод тэгээд эрт амрах чинь. Тэгээд сайхан амарцгаарай. За ингээд 1 секундын дараа маргааш өглөө болох бах. За өглөө уулзцгаая. Ja, fitness there's more until the supply is good. Yeah. Ямар ч байсан 30 гаруй минут гүүгээд бүрэнхээр ингээд бие бүрэнхээр сайн халаад тэгээд нэг 2 дахь хөрөмчн дээр орлоо. Тэгээ одоо сонголтын тасгал хий. Тэгээд ер нь явъя. Тэгээ нөгөө нэг хөсөглөөс миний диплом ирж байгаа. Тэгээд тэр дипломыг ер нь харин яг хэрэгтэй гэж бодсон чинь бас багш. За диплом байхгүй байхад болно гэсэн. Гэхдээ яг одоо нөгөө хөсөглөөс ингээд тий ажил болгоод тавилсан юм чи очиж авах. Ястаа бичгээр байна. Тэгээд авчаад тэгээд буцаж ирээд нэг тиймэрхүү байна. За тэгээд би сонголтын тасгалаа хийлээ. Юм авах гад ирсэн чинь автобус маань бэдгүй заяа. Тэгээд би бүр гайхаад 20 гаруй минут хүлээгээд утасмын цэнийг болж унтраад цэниглээд тэгээ асуусан чинь дахиж унтраад тэгээ дахиж асаагаад ёо ингээд байж автобус ирлээ. Заашгүй дээ ямар ч байсан яг ирлээ гэж бодвол тэгэл автобусаа хүмүүсийн буухыг хүлээж аваад асуусан чинь тэр нь оройн 8 автобус биш хөвсгөлийн оройн 9 автобус ирчээд юм да. Тэгээд аль үжийн 8-ын автобус ирэнгүүтээ өөр зогсоод зогсчихжээ. Дайвар авсан шүү. Тэгээд хөвсгөлөөс дайвар ирээд тэгээд чи автобуснаасаа ингээд авч чадахгүй амжихгүй байвал хаан бууцны артал бүх автобуснуудыг нээд зогсож байдаг байгаа. Энийг юу лээ 2 дугаар курслөө ингээд бас нэг хоцорсон ч л яатсан ч лээ. Тэгээ би бүр автобусаа хайгаад болтгоо заяа байхгүй. Тэгээ одоо юм авах гээд тэгжсэн чи харин энэ зогсоод яг хөвсгөлийн автобуснууд зогсдог юм билээ. За тэгээ одоо гэлцэх бүрд явцгаая. Чи тий цаг тавьчихваа. Зя. Би нөгөө нэг хөсгөлөөс ирээд тэгээ шууд тэр өдөртөө худалдаа өгчлөлийн дансны хэлгээд тэг карт захиалсан байсан. Тэгээд өнөөдөр ирээд карт авч ийн. Тэгээд одоо юу яагаад ажилласаа болсон типээ солиулаад зя. Шилэн тавьсан. Гүгээрээ. Зя ямар ч байсан би нүрээ бодчихлаа. Тэгээд бас дээл өмсчлөө Монгол хүн байна да. За тэгээ ямар ч байсан одоо юу ячээ нэг цай уучээ. Аав ээж хоёр хотод байсан бол тэгэл ямар ч байсан цайгаа уу гэж хэлэх байсан бах гэж бодоод сая ихтэй бүр зөндөө олон гүйтэн болохоор амьсгадчихлаа. За тэгээ ямар ч байсан нэг өглөөний цай уучээ да. Болон ч одоо өдөр болж байна да.
Тэгээд замаараа 6-д оруулаад тэгээд материалуудаа гаргаад тэгээ очицгоё. Яа. Нэг бүр ингэ зүсч мөсөйгөө. Би энийг хаана тавих вэ мэддгүй. За шууд ингэ барьж байгаа л одоо яач хастаа Монгол хүн байна даа бас тий. Жаахан арц марцаар өөрийгөө хариулъя. За. Окей. За одоо цайгаа угаад. Би бүр амар уул нэрэн сандрахгүйсэн заяа. Тэгсэн чинь одоо их сандраад байгаа юм бол байхгүй заяа. Гэтэ миний ингээ хамаг биений хөлс ингээ гараад байна. Цаг нь ер нь давчуу болсон болохоор л тэгээд байгаа хэл та. Тэгээ уул нь хэд хоногийн өмнө материалаа хэвлүүлээд бэлтчээ чээ зурга ахуулчаад өнөөдөр 50 айжуу алхаал тий очсон бол тий. Гэтэ яах вэ? Нэг аяг цаагаа тусгач та. Орсон чинь дан аргал өнөртэй дтэй ёо. Өглөө хөвсгөлийн автоснаас буулаа молоо гэдэг юм яа. Захуулдэж. €75 еврого Монгол мөнгөөр бэлнээр бэлдсэн байгаа. Гадаад паспортаа авсан. Одоо очиод материалуудаа гаргаад чээ зураг авахлаад тэгээд явах болох хаа. За тэгээд бүгдээрээ явцгаая. Өөрч одоо юу явах вэ? Зя манайха ямар ч байсан элчингийн газар ирчлээ. Тиймээ би чадсан. Ямар ч байсан дэжгүй ер нь баг цагийн өмнө хүрээд ирлээ. Ер нь өглөө тэгэж айхэлж гүйсний ачаар гэх юм уу. Тэгээ сая яг зураг авах гэсэн чинь бүр тийм амар хүс гарч мараад бүр яагаад байгаа нь мэдгүй хүс гараад байсан заяа. Тэснээ ингээд зураг даруулсны дараа зүгээр болсон. Яа мэдгүй тэгэл яасан юм бол. За. Тэгээд хаалган хаан юм бол тэгээ хүлээлгийн судал модал байдаг л байлгүй дээ. Гэтэ би ийшээ ерөөсөө ирж үзэж байгаагүй мах юм. Нэг тийм шал ондоо газар байна. Би сая ингээ таксинд суусан чинь уахынд ойрхон штэ гэж бодсон. Яг оо ер нь л яг ойрхон л газар байна. Гэтэ одоо тэр хүн тэр үндсэн төв хаалган байсан юм шүү. Саяны байдаг ч. Энэ төв хаалган юм байна. Оо. Зүгээр шууд төв хаалгаар нь л авах юм. За окей. За амжилт. Надад амжилт хүсээрэй. Яа. Дарно. Дараад нэг юм хата. Сайн байна уу? Нөгөө нэг ярилцсан хаана орд юм бол? За баярлаа. Зүүн тал руу. Би сая ингээл тэр хаалга онгоочхоор очоод дарсан чинь нэгддэг юм да. Тэгсэн чинь ингээ хонх дарах юм байна. Тий. Тэр камераар намайг харж идэнэс. Виснийхээ ярилцлаганд орчоод гараад ирлээ. Тэгээд тийм. Ер нь тэгээд мэдгүй ингээд одоо сэтгэл энтрээ хэлээл бүр ингээд бала ингээд юм байна гэдэг юм байна гэд бүх юм ярьж болох хэсгийг би бас мэдгүй байна. Тийм болохоор ярихгүй байж мэдгүй. Би жоохон тэнд санаа зовж байна. За ямар ч байсан тэгээд орчоод гараад ирлээ. Яг ингээд миний зүгээс их юм бол ингээд амар толгойдод байна. Тэгээд
сансныг бодоход гэвэл ингээд бүр миний төсөөлж байсан тэр ярьцлагаас бүр тис өөр байсан. Би яг мэдгүй зүгээр би болохоор ингээд нэг тийм багштай асуудах байгаа юм шигээр бодсон юм уу нэг тийм 10 жилийн л юм төсөөлсөн юм шиг байна. За. За ингээд ямар ч байсан визэндээ орчихлоо. Хаанаас агуул яг гэрэлтэй байх бол өнөөдөр ер нь нэлээд бүрхэг өдөр байна. Тийм болохоор гэрэл амар тийм байна. Би ингээд гэрээхэндээ хэлэх гээд ээж рүү залгасан чи ээж уцаа авахгүй заяа. Зориг руу залгасан чи зориг уцаа авахгүй. Аав руу залгасан чи аав уцаа авахгүй. Би амлсан ясаар визэндээ орохдоо нөгөө нэг энэ газар ирнэ гэж хэлсэн байхгүй юм өрнө. Гэтэ яг орохоос өмнө ирж амжсангүй л би бүр өглөө юу боллоо та нар мэдэж байгаа шүү дээ. Тэгээд ямар ч гэсэн визэндээ орчоод шууд ийшээ ирлээ. Тэгээд мөрөө үзчихвэл би ирсэн шүү. За ямар ч гэсэн тэгээд энэ нэгүтийн муучаад тэгээ гарыг да. Яг мөрөө хаанах гэдэг мэдэж байгаа гэж. За. Яа. Ваа. Марго ямцтай. Нэр хүүт хэмжээ юм байдаг лөө. 3 өнгөрөөгөөд ажил дээр ирсэн байгаа. Тэгээд одоо сая 3 цаг юу ажиллаад тэгээд одоо юу нь бол амрыдаа буйдаа л гэж бодож байна. За ямар ч гэсэн өнөөдөр нэг юмрхөө. Тэгээд маргаашнаас юу нь тэгээд ажиллаж байгаа. Тийм байна. Нэг тийм догтлоод бахын догтлоод тэгээд нэг юм сандрал бол яг гайгүй байна заяа. За ямар ч байсан одоо эртхэн амрыг тэгээд маргааш өглөөний тий бла. Тэгээд дахиад шинээр хэлээ. Яагаад улмал юм ярьж чадахгүй болоод байгаа юм бэ? Анжимгээ. За тэгэхээр ямар ч байсан би өөрийнхөө царайг харахгүй л байна. Яаж харагдаж байгаагаа. За. Тан. За өнөөдөр ямар ч байсан ийхүү. За ямар ч байсан за гэж хэлэхгүй. Заримдаа ингээд энэ ахна шиг орилоо зогсож явахыг боддөө шүү. Даарахаа гэж юм. Даарахаас илүү ганцхан хүн аваад гэж. Яа. Даарах хэрэгтэй. Яа. Хүчигээ ямар шиг гэж. Гэтэ ямар хөвчлөлтэй байгаа зү. Ганцхан хүн гэж мэгээ ганцхан хүн нь тэгээд очсон чинь ингээ өдөрж ингээ суулгаж дахиад ингээ хүмүүс аваад идэг юм. Гинт баян онгор яваа юу ч гэж бодож. Тэнд миний бүр таних хийч байхгүй заяа.